байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхүйн од мөндөр сувагт тавтай морил хөтлөгч Америк сургуулийн түүхэн багш Маратханы бэлтгэн өргөдөг археологийн нууцуд нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлгийг хүрэхэд дэмжиж ажиллаж байгаа ажилд бэлэн чадвар сургууль санхүү эдийн засгийн их сургуулийн бүрэлдэхүүн инженер технологийн сургууль UFAT за мөн стандартыг эрхэмлэн Good Day сүжүүд дэмжиж ажиллаж байна. За нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр суваг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 хостолгионоор хүрч байна. За ингээд орой минь төргий. Сайн уу? Ажил нь сайн уу? За орой минь ажил сайн. Ажил яваал байна. Хамар холоогүй байна. Тэ. За өнөөдөр их гоё хотын тухай Марат ах маань ярина. Тэгээ энэ дээр нь бас нэг жахаа эсгийг үзэх сонсогчдод би толилуулъя. За аавынхаа авчирч өгсөн үлгэрийн номуудад дурлаж эртний түүхт газруудад очиж үзэхийн хүслэн болсон нэгэн герман хүү 7 настайдаа зүүдэндээ нэгэн Европ улсын хот харжээ. За Хомерийн бүтээлд мөнхрөн үлдсэн хожим үеийн соёлт ертөнц эрдэмтдийн зүгээр л уран зөгнөл гэж шоолж байсан. Шилманы хувьд бага насныхан зүүдэнд ирээд хожимын онжилүүдэд ч мартагдаж болраагүй тэр л хот бол Трой хот юм а. Энэхүү түүхт хот олон соёлын үлгий болсон. Магад ертөнцийн түүхэндх анхны хотоос гадна дэлхийн дахны үлгэр домог, өрн дахны оюун санаа, соёл иргэншилд хамгийн ихээр нөлөөлсөн ийм хот юм байна. За Трой хот те. Тэгэхээр Трой хот бол мэдээж түүхэнд янз янзаар зөндөө гарсан байдаг. Ялангуяа ингээд түүхэн тэмдэглэлүүд дээр юу гэж гарсан байдаг вэ гэхээр Персийн их хаан Ксерикс заримдаа бол 1-р Ксерикс гээл их Ксерикс гээл те. Нийтийн тооллын өмнөх 518-аас 465 оны хооронд амьдарч исэн одоо Ахмедийн эзэнт гүрний 4-р их шаахын шаах гэж байгаа. Тэрний үгсийг өгөхлөөр манайхаар бол хаадын хаан гэж хэлдэг шүү дээ. Чингис хаан хэлдэг байгаатай адилхан. За тэрээр болохоор нийтийн тооллын өмнөх 486-аас 465 оны хооронд төр байж исэн бөгөөд им өргөн уудам нутагта улсаа захирахын зэрэгцээ грек рүү хийсэн аян дайнаараа түүхэнд алдарсан байдаг. Тэгэхээр Ксерикс хаан бол тэг грекийг тойрсон энэ аян дайн хийсэн байж тээ. Энийхээ эцэст бол Апины бурханд өргөл барихтаа чухам Трой хотыг зорж оцсон гэж байгаа байхгүй. За үүнээс 150 жилийн дараа бол Македоны агуу Александр хаан Персийн эзэнт гүрнийг дайцлахаар мордохдоо Тройгоор дайрч Апины сүмээс Ахилийн бамбааг авсан гэдэг гэж байгаа. За залуу хаан бас мөн те Элида найрагдлыг бүхий л одоо аян дайндаа авч явсан гэдэг юм домог байгаад гэдэг байхгүй. Тэгэхээр ромчууд хүртэл бас юу яаж байгаа өөрсдөө Трой хотынхноос гаралтаа гэж үздэг. Тэгэхээр Трой хотын одоо түүх гэх юм бол тэр одоо түүхтэй холбогдож байгаа юм сонирхолтой баримтууд зөндөө байгаад байна л да. За эртний Ромын цуут найрагч одоо Вергили Энийн дуулалдаа бол Тройн баатар Энийг дайн дайжнаас зогтож яваад Ромд орогнож хожимо тус хот улсын үндэслэгч эцэг болсон тухай өгүүлдэг гэж байгаа. Ингэж одоо нэг ромчууд те өвөг дээдс нь бол баг Трой хотоос гаралтай гэсэн санаа хэлээд байгаа. За археологийн нууцуд нэвтрүүлэх яг энэ удаагийн дугаараар бол бид нар те үлгэрийн цаг амилсан нь Трой хот гэсэн сэдвээр ярихад бэлдээд ингэж байж байгаа гэсэн үг байхгүй. За түүхч археологч Эрик Клейний тодорхойлсноор хөрс шороог хүрзээр хүндсэн бүхий л хүнээс ховорхон аз төрсөн цөөхөн хүний нэг болвол Трой хотыг хүн төрлөختөнд нээж өгсөн хамгийн анхны хүн болвол Хенрих Шлейман. За энэ хүн бол ямар учиртай юм бэ гэхлээр мэдээж одоо сая ингэж байгаа штэ. Би нэг иймэрхүү юм хэлээд байдаг штэ. Одоо археологч хүн болгон те одоо ингээд нэг янз бүрийн нээлт хийгээд авахгүй. Тэгээд нээлт хийсэн болгоно нь одоо ингээд алдартай болоод авахгүй. Тэгтэл яг Трой хотыг одоо ингээд нээсэн хүн бол те ямар одоо адал явдалтай түүхтэй вэ гэдгийг бол өнөөдрийн дугаараар хэдүүл бас онцолж хөрөх юм. За Шлейман бол им ядуу зүдүү тийм амьдралтай юм номлогчийн гэр бүл төрсэн байгаа. Тэгээ хүүхэд насндаа бол ууй гашуу, ядуурал, тэ хагцал одоо ингээд бүхий л зовлон ингээд туулж амьдсан байгаа байхгүй. Тэгээ хожимо Европ даяар алдартай бизнесмен болсон. Тэгээд одоо бүр ингээд бизнесмен болсон ч нэг л юм өөрөөс нь зулгаагдсан байгаа байхгүй. Тийм учраас хүсэл мөрөөдлөө дагаад археологч болж үлгэрт домогт гардаг. Нөгөө нэг багтаа аавынх нь уншиж өгчээсэн тэ тэр үлгэр үнэн үү үгүй юу гэдгийг шалгах зорилгоор Трой хотыг бол тий явандаа ингээд нээсэн ингээд. Тэгэхээр энэ бол нэгэн одоо хүний тий ингээд нэгэн насанд нь тохиож буй жигтэй ээдрээтэй хувь тавиланг туулсан нэгэн болж таарад байгаа байхгүй. За тэрээр гадаад хэлийг маш богино хугацаанд бие дааж сурах өөрийн гэсэн өвөрмөц аргыг зохиож амьдралынхаа туршид Орос, Грек, Латин зэрэг одоо араб тий гэх мэтийн одоо 15 хэлийг төгс эзэмсэн гэж байгаа. Тэгээ залуудаа бол Оросын Санкт Петербург хотод бол ирж худалдаа санхүүгийн үйл ажиллагаа эрхлээд асар их мөнгө одоо тэг хөрөнгө чинээ одоо ингэж хоримлуулсан байгаа байхгүй. Тэгээ Европ даяар цуута алдартай бизнесмен болсон байгаа. Болж чадсан.
Гэвч одоо яг л нөгөө сэтгэл зүрхнийхэн дуудлага гэдэг нь те ямар хүчтэй билээ дээ те. Түүнийг бол те хүүхэд байхад нь аавынх нь одоо уншиж өгсөн Хомерийн Илиада туйлс 7 настайдаа гэдэг зүүдэнд нь харсан нөгөө Трой хотын дүр зураг үргэлж уяатай байсан байгаа. За тэр үеийн соёлт эрдэмтэд бол Трой хотыг зүгээр л уран зөгнөл гэж шоолж байсан. Шлиман бол ганцаараа Хомерийн шүлэг болгон те одоо шүлэг болгоно нь үнэн гэдэгт нь бат итгэж 40 гаруй одоо ингээ насандаа асар ашигтай бизнесээ бүр мөсөн орхиод Трой хотыг хайх археологийн одоо ингээ аялал гарсан байна. За тэрээр Английн сонирхогч археологч Фрэнк Кливерт гэдэг энэ хүнтэй те ингээ зөвлөлдснөөр Туркийн одоо Хисерлик гэдэг толгодын Хомерийн дүрслэлтэд тулгаж 1870-аад оны одоо малтгыг хувийн хөрөнгөөрөө эхлүүлсэн байдаг. За тэгээд тэр хүн одоо яасан бэ гэхээр Шлиман те шинжлэх ухааны боловсралгүй сайн дурын археологч байсан тул Хомерийн Трой хамгийн доод давхарт нь байгаа гэж үзсэн байгаа байхгүй. Ягаад гэвэл Трой хот бол хамгийн эртний хот байх хэвээр. Тэгэхээр энэ хэдэн үе хотын ингээд нэг соёл давхарга байх гэдэг шүү дээ, тий. Тэр хотын хамгийн доор нь байгаа гэж андуураад яг одоо бол нэг орчин цагийн археологчдын хувьд бол баг ингээд тонуулын маягийн малтлага хийцэн гэсэн үг байхгүй. Юм тэн дундаас эвдэж гэсэн үг. Тий. Тэгээ яг ингээд нэг археологийн одоо арга барилыг зөрчилсөн гэсэн үг. Яг тухайн ч гэсэн бас арай өөр одоо арга барилтай байсан, тий. Орчин цагт бол одоо нөгөө археологийн хот суурин гэдэг чинь өөрөө юм үйт давхаргуудтай. Тэр давхаргуудыг одоо тодорхой хэмжээнд талбай гаргаж ирээд тэр хөрсний нуралтаар нь судлах юм уу? Эсвэл тодорхой одоо нөгөө нэг тэг хэмжээсүүдээр судалж хөрсийг унших юм уу гэдэг иймэрхүү судалгааны арга зүйтэй байхгүй. Гэтэл мань хүн яасан бэ гэхлээр аврах том ингээд сувг ингээд гаргаад сувг болгоод шууд ингээд хүрзээ доош ухаа явцсан гэсэн үг байхгүй. За тэгэхээр энэ бол мэдээж тэр нөгөө хүрзээ доош ухаад явцсан гэдэг чинь эртний хот туурын одоо тий маш олон баримтуудыг одоо ингээд хүрзээрээ малтаж устгасан гэсэн үг байхгүй тий. Одоо малтан гэхээс илүүгээр устгасан гэсэн үг. За яг л одоо манай Монголын түүхэн ч гэсэн иймэрхүү зүйл тохиолж байсан тий. Хүннүүгийн ноён уулын одоо археологийн дурсгалыг Козлого малтахтаа бас худаглаж малтсан байдаг шүү дээ. Ухсан байдаг. За тэгээд ингээд одоо орчин цагийн эрдэмтдээс яг одоо тухайн үеийн шинжлэх ухааны одоо арга барил нэгдүгээр хоёрдугаар одоо тэр анх малтаж байгаа хүрзээр хайргаамгүй малтсан тий. Ийм учраас тэр Трой хотыг малтсан малтлага бол орчин цагийн одоо эрдэмтдээс маш их шүүмжлэг авдаг гэсэн. За гэхдээ түүний одоо ингээд энэ зүтгэл бол талаар болоог байна. 1873 он тэрээр алт мөнгөн эдлүүдээс бүрдсэн Прим хааны эрдэнсийг олоод Трой хот үнэхээр оршин байсан нь үнэн гэдгийг дэлхийд дахин зарласан байна. За тэгээд Шлиман бол олдсон алтан титэм гоё чимэглийг те ингээд дэлхийд дахин зарлахтаа бол энэ бол Прим гэдэг. Одоо Прим гэдэг нь одоо нэг юу яаж байгаа штэ. Эртний тэр туйлд Илида гэх туйлд гарч байгаа те туйлд яаж гардаг вэ гэхэлэр эртний агуу хаан хамгийн сүүлчийнхэн мөртлөө хамгийн агуу хаан байсан маш олон хүүхдүүдтэй 50 хүүхдтэй маш олон охинтой гэл те тэгээд Трой хотын чинь сүрлэгч нь одоо ингээд бичгтээ бол нөгөө нэг хүүн одоо те грекийн нэг гүнжиг авчирснаас болоод хайр сэтгэлээсээ болоод гэл нэг хүн баатар байгаад байдаг те баатар хүн бол Ахиллестэй тулаан хийгээд таалалд өгсөхт нь яг одоо энэ дүүлж хамгийн оргил хэсэг нь гарч иж байгаа шүү хаан өөрөө дайсны хүрээ рүү очоод одоо хүүгийнхаа цогцыг гууж авдаг те яг иймэрхүү. Тэгэхээр энэ хаан бол яг энэ хаан гэж үзэддэг байхгүй. Гэтэл заримдаа бол Трой хотыг бол Трой хотын одоо ингээд тэр Илида туйлаа шүү те энийг бол юу яагаад байгаа. Зохиомл дүр төрх гэдэг ингээд янз янзаар яриаддаг байхгүй. Тэгээ эндээс ингээд бодоод үзэх юм бол яг цаг хугацаанаар одоо ингээд баахан алтан гараад ирлээ шүү дээ. Гэтэл зарим эрдэмтэд бол мэдээж одоо ингээд анх олсон эрдэмтэн те одоо энэ археологчд маань бол одоо энэ бол мэдээж энэ Прим те энэ хааны одоо ингээд эрдэнэс гэж зарласан байгаа. Гэтэл орчин цагийн одоо археологчдод ялангуяа одоо ингээд эртний эдлэл те одоо он цаг тогтоох харьцуулсан судалгаа энэ бүх зүйлээр нь үзээд бол энэ бараг Трой хотоос ахаад 1000 жилийн өмнөх эд хэрэглэгдэх юм байна гэдэг санаа гарч иж байгаа байхгүй. За тэгээ одоо ингээл за ямар тач юм олдчихлаа тийм биз? Одоо манайхаар бол нөгөө нэг хэсэг жамуухын одоо нөгөө нэг алтан бүс тэнд байгаа, шарлан тэнд байна гэж нэг яриадсэн шүү дээ тий. Тэр бол одоо нөгөө нэг ямар ч одоо жамуухын хол биш. Хамгийн анх олсон одоо нөгөө эрдэмтэн маань тий нийгэмд одоо нөгөө нэг танилцуулгатай ингээд танилцуулсан энтэй яг адилхан байгаа байхгүй юу? Гэтэл Трой хот ч гэсэн яг л энэтэй адилхан зүйл гарч иж байгаа. За ингээд тэр одоо алтан титэм одоо өөр юу вэ гоё чимэглүүдийг тэ өөрийнхөө грек их нэртэй Софиад зүүлгээд зураг авахсан байна. Бүр дураараа юм болох. Тэгээ бүр дураараа юм болж байгаа сте. За энэ нь бол яг тухайн үед бол тэр хэвлэл мэдээллийн хамгийн том сенсац болж хувирсан байгаа байхгүй. За энэ одоо яхаараа дураараа тэр эртний одоо эдлэл археологийг ингэж өөрийнхөө ихнэр дээрээ зөвлөгдөж ингээд ингээ баах юм болсон. За энэ бол яг нэг хэсэг ингээ сенсац тэгдээсэн юм байгаа. Гэтэ сенсац тэгдэнэ гэдэг чинь буцаагаад олон хүний анхаарлыг өөртөө татаад авч байгаа тийм.
За ингээд Туркийн одоо баруун хойд ирэхт бол тий Дартинелийн одоо хоолойг хараачлал байх нэгэн толгод байдаг байгаа байхгүй. Тэр толгод дээр үүх түүх үлгэр туйлсыг өөр аль ч хоттой харьцуулахааргүй ийм хэмжээнд одоо ингээд сүлсэн гэх юм одоо ингээд маш олон хотуудыг ингээд баригдажсэн ийм одоо ингээд соёл улмөр хадгалагдж үлдсэн байгаа байхгүй. Үлгэр домогт бол Трой хот бол Грекийн их найрагч Хомерийн Илида тий Одиссей ингээ найраглаар дамжин хүн төрөлхтний оюун санаанд мөнхөрсөн байдаг. Харин бодит одоо байдалд бол Грекийн түүхэнд хамгийн том, хамгийн чухал дайн чухам яг уг хотод болсон гэж үздэг бөгөөд нийтийн тооллын өмнөх 5 дугаар зуунд амьдарч байсан Букидид хэмээгтэй түүхч Палипонесийн гэж байгаа байхгүй дайны түүх гэдэг. За энэ дайны түүхэн дээр бол энэ нэрт бүтээл дээр бол энэ өмнөх бүхий л дайн дажныг те ардаа орхих хэмжээний дайн болвол энэ Трой хотод болсон гэдэг зүйлийг хэлж байгаа. За Трой хот бол яг хаана байсан тэр бүхий л энэ хот үнэхээр байсан уугүй юу те өнөөч бас маргаатай хэвээрэл байгаа даа. За яг хамгийн анх одоо болоход бол Трой хот гэдэг ингээ зарласан те. Тэгээд эрдэнэт бас дэмждэггүй гэдэг нэг хоёр янзын хүмүүс байгаа даа байхгүй. Дэмждэг нь болохоор энэ хотын бол те хэд хэдэн соёлт давхаргаас бол Трой хоттой холбоотой тэгээд тэр найрагалтаа одоо те холбоотой зүйлсүүд ингээ гарч ирээд байна. Тэр найрагдлыг бол яг ингээд зөв гэдгийг нь таамаглаж өгөөд байна гэд тий. Гэтэл бол холбоогүй гэдэг эрдэмтэд нь болохоор бас нэг хэд хэдэн баримтуудыг яриад идэг тий. За ингээд нийтийн тооллын өмнөх 1200-аад оны үед бол дайн дажны хүлд сүйдэж одоо мөхсөн гэж үзэж байгаа юм тий. Тэгээд Уг хотыг хожим бол Грек ромчууд сэргээн босгож Илион хэмээн шинээр нэрийдсэн байдаг. За харин нийтийн тооллын өмнөх 500-аад оны үед бол бүрэн сүйдэж мөхснөөр одоогоос одоо ингээд тий 200 гаруй жилийн тэртех үе хүртэл 2000 гаруй жилийн туршид те ингээд ерөөс огт сургаггүй байсан гэсэн үг байхгүй. За ингээд Тройг одоогийн Турк улсын Хисерлак хэмээх газарт байсан гэж үзэж байгаа. За эдүүгээ энэ газарт бол ойролцоогоор 30-аад метр өндөр шавар буур байдаг. 30-аад метр гэдэг чинь маш өндөр байхгүй эртний хот суурин дотор. За тэгээд дов сондуул те үзэгддэг бөгөөд эртний хотын 4000 гаруй жилийн түүхийг хадгалж үлдсэн барилга байгууламжуудын хан туурга энд байдгаа гэж. За тэгээ Хисерлак орчмын те яг тэр газар нутгийн орчмын газрыг судалсан зарим эрдэмтэд бол энд нэг биш нилээд олон доор хаяж 10-аад хот байсан гэж байгаа. За яг бүр Баттаа бол 9 хот гэж гарч ирээд байдаг байхгүй. За учир нь эндхийн хөрш шороо мөнөх овоолсон их шаврыг судлахад өөр хоорондоо ихэд ялгаатай олон үе давхарг илэрдэг. Тэдний хамгийн эртнийх нь бол нийтийн тооллын өмнөх 3000-аад оны үед хамаарах бол хамгийн залуу нь нийтийн тооллын өмнөх 500-аад оны үед гээд хамаарж байгаа. 2500 орчим жилийн хугацаанд тэнд тасралтгүй соёл иргэншилтэй дараагийн одоо улс үндэстнүүд нь ч юм уу те ингээд оршин тогтнож исэн учраас тэнд ингээд 9 10 ингээд соёл давхрах те ингээд өөр одоо ингээд үеийн төлөөлөх хот суурингууд байна гэсэн үг шүү дээ те. За тэгэхээр энэ бол бас л яг л нөгөө нэг эртний хот суурин чинь бас л нэг иймэрхүү dig жаягтай яваад байдаг байхгүй. Ялгаа байхгүй ямар нэгэн хот нуурлаа одоо сүйдлээ те хэсэг хугацааны дараа хэсэг хугацаа өнгөрсний дараа тэнд одоо оршин сууж байгаа амьдарч байгаа хүмүүс тэр хотын барилгын материалыг нь ашиглаад дахиад тэр дээр нь хот барьдаг. Манай одоо хар өрөн хот байна, хар балгас хот байна, тий. Чин толгойн балгас байна, хар бухын балгас байна гэл ингээл яг л одоо ингээд тэр хотууд ч гэсэн ингээд хэд хэдэн соёл давхрууд Кяданы үе, Уйгурын үе, тий. Их Монгол улсын үе гэдэг ч юм уу. Ингээд байж байгаа байхгүй. Тэгэхээр яг энтэй бас нэг адилхан үйл явдал яваад байгаа. За ингээд яг энэ археологчдын үечлэн тогтоосноор бол 6 ба 7 дахь давхар болвол одоо Трой бол тий 6 7 A гэж байгаа. 7 A гэдэг дугаарлсан. За энэ давхарга бол хөрөл зэвсгийн үеийн сүүл үеийнх ба Илидад дурддагддаг Прим хааны хот байх магадaltaй гэж үзэгддэг. За хоёул хамтраа хэлчихэж танилцуулах уу? За тэгээ. Манай нэг уран зохиол дээр чинь бас тий Илиадас гэж ярьдаг шүү дээ тий. Тэр юм байна л да. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ажилд бэлэн чадвар сурын урайтай санхүү эдийн засгийн их сургуулийн бүрэлдэхүүн инженер технологийн сургууль UFATech дэмжиж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ сургууль маань санхүү эдийн засгийн их сургуулийн бүрэлдэхүүн сургууль бөгөөд шинэлэг технологи, шинэ арга барилыг ашиглаад ирээдүйд одоо ур чадварыг хөгжүүлэх зорилготой инженер технологийн сургууль байгаа. За бид мэдээллийн технологийн салбарт онцгойлон анхаарч ирээдүйн одоо шаардлагад нийцсэн мэргэжилтнүүдийг бэлтгэхээс гадна технологи, дизайн, сэтгэл судлал. За технологи, дизайн, сэтгэл судлал чиглэлээр одоо мэргэжлээ сонгох гэж байгаа хүүхдүүд маань анхаарлаа хандуулах юм байна. За ийм 3 үндсэн чиглэлээр хослол үйл ажиллагаа явуулдаг шүү. За санхүү эдийн засгийн сургууль дээр очиод уулзч болж байна. За одоо бас хүүхдүүд маань амьдралынхаа алтан мөч болох одоо мэргэжлээ зөв сонгох. Одоо сая археологи дээр хүртэл ярьлаа шүү дээ. Үнэхээр мөнгөтэй бизнесмен хэрнээ зүрх сэтгэлийн археолог, ясны археологч хүн байгаад сэтгэл нь тийшээ яваад байна гэдэгтэй адилхан. Анхнаасаа бас дуртай мэргэжлээ сонгоно гэдэг бол амьдралаа маш амттай болгох хамгийн том одоо зүйл юм шүү. За ингээ нэвтрүүлэг дэмжиж ажиллаж байгаад баярлалаа.
За баярлалаа. За ингээ олон зууны турш бол хүн төрлөخت нь бол Трой хотыг тий Атлантида яг шиг зөвхөн уран зохиолын хийсвэр төсөөлөл үлгэр домог гэж итгэж байсан ч яг 19-р зууны одоо археологийн нээлтүүд энэхүү хотыг боддоор оршин тогтнож байсныг нь баталсан. За өнөөгийн Турк улсын одоо тий Чанакхела мужийн Хисарлик гэмэх ингээд толгодоос олдсон Трой хотын тойр нь түүхийн урт хугацааны туршид нэг биш харин 10 өөр цаг үеийн соёл иргэншлийг бие биенийхээ балгас дээр давхарлан боссон. Нийтдээ 10 үндсэн үе давхарга 50 гаруй барилгын үе шатыг агуулсан дэлхийн археологийн хамгийн ховор одоо ингээд те олдвор дурсгал гэдгээрээ бас ингээд гайхагддаг гэж байгаа байхгүй. За тэгээ эртний Трой хотын те Эгейн тэнгисийн хар тэнгистэй холбодог Дартанелийн одоо хоолойн стратегийн чухал ингээд ийм цангилаа газар те цэг дээр нэг оршиж байсан тул далайн худалдааны усан онгоцуудыг хянах татвар хураах замаар маш хурдан хугацаанд бүс нутгийн хамгийн баян бас хүчрэх хот ус болж цэцэглэж хөгжсөн байгаа. Тиймээс ч одоо Хомерийн одоо Илиада те сая түрүүн те би анзаарсан шүү түрүүн чи яг гоё ингээд намайг засаад яа зүгээр ингээд засаа ярьж байгаа засаа явцаа. Баярлаа. Илиада те туйст өгүүлдэг одоо Троийн одоо ингээд алдартай цус дайн нь бол зөвхөн үзэсгэлэнт Илиана хатныг булааталцсан хайр дурлалын түүхээс гадна эртний Грекийн хот улсуудын эдийн засаг, газар нутгийн асар том сонирхол, худалдааны замын төлөөх тэмцэл байсныг орчин үеийн түүхчид онцолдог. За зөвхөн тэр туйс дээр гараад байгаа хайр сэтгэлээс болоод тэр хотыг 10 жил ингэж бүсэлж байлцсан те ийм одоо үнэхээр агуу хайр сэтгэл байсан уу? Эсвэл эдгээр нь одоо те ахаад нэг дайнд нөө шалтгаан гэж байгаад байгаа шүү дээ те. За тэр одоо хүнээр дамжуулаад тэр хайр сэтгэлээр нь дамжуулаад цаанаа бол саяны эдийн засаг тэр бүс нутагт ноёрхох те энэ одоо ингээд боломжуудын төлөө ингээд тололцсон уу гэдэг те иймэрхүү янз янзын таамагуд гаргаж ирдэг байхгүй. За түүнчлэн Трой хотын одоо 6 дугаар давхарга те Трой 6 гэдэг энэ бол хүрэл зэвсгийн үед морины үржүүлгээр алдартай байсан бөгөөд Илиада найраглалд Троийн хунтайч Гекторыг одоо морьтныг номхотгогч хэмээн дурдсан нь археологийн матлахаар асар их хэмжээний морины яс олдсноор бодиттой болох нь одоо батлагдж байгаа. Сонирхолтой домогт өгүүлдэг Трой модон морины тухай өгүүлэмж нь хамгийн анхны Илиада дуйлст бол туйлст огт дурддаггүй бөгөөд хожимын уран зохиолуудад нэмэгдсэн ажигж байгаа. За эн чинь ч гэсэн яг л адилхан нэг ийм зүйл яваад байгаа. Одоо бид бас Монголын нус товчоо гэж байна. Монголын нус товчоо бол яг уран зохиол түүхтэй эний одоо ингээд бодит баримт нэгдүгээр. Бас тэгээд хэл найрлагын хувьд бол тэг бичигдлийн хувьд бол уран зохиол гэж явдаг тий. Гэтэл Монголын нус товчоонд зарим нэг нь байхгүй зүйлс нь болохоор хожимын 17 дугаар зууны үеийн Лувсан Данзангийн алтан товчт гарч ирдэг байхгүй. За тэгээд одоо бид нар нөгөө улаан хавцтай Монголын нус товчоог үзэх юм бол арталт нь бичиж хахад аатоо гэж бичсэн байдаг шүү дээ. Жишээ нь одоо нөгөө 300 тайчуудыг дарсан домог гэж байдаг тий. Чингис хаан 9 өрлөгөө ингээл нэг нэгээр магтаал ингэж ярьдэн шүү дээ тий. Тэгээ буцаагаал нөгөө хөлөг борчин Чингис хаанаа магтаал энэ бүх зүйл чинь хожимын сурвалжаас авсан. Тэгээд одоо улаан Монголын нус товчоо гэсэн номонд нөхөж оруулсан зүйл гэсэн үг байхгүй. За яг энтэй адилхан гэсэн. Саяны миний ярьсан тайлбарласан зүйл бол модон морь нөхөж. Тийм модон морь бол хожим нь нөхөж орсон зүйлээ гэж. За Эрдэнэтэд энэхүү модон морийг бол тэр үеийн бат бөх хэрмийг нураахад ашигладаг байсан морины толгойн дүрс бүхий бүслэлтийн зэвсэг. Эсвэл тухайн үед Трой хотыг суйруулсан газар хөдлөлтийн бэлэгдэл. Эртний грекчүүд одоо газар хөдлөлтийг бол усанд орох морьд хөдөлсөн гэж үздэг байна л да тий. Тэр бурхан одоо Посейдон бурхан үүсгдэг гэж итгэдэг байсан байгаа. За магадгүй шинжлэх ухааны одоо ингээ үндэслэлтэй таамаг төвшүүлэх юм бол тий энэ нь өөрөө яг тэр одоо морины дүрс ч юм уу тий энтэй одоо холбоотой тэр нураах хэрэм нураах зэвсэг нь илүү одоо байх боломжтой гэдэг зүйлийг хэлээд байгаа. За Ромын эзэнт гүрний үед бол Трой хотыг бол ариун дагшин газар мөрөглийн төв хэмээн үзэж байсан. За Ромын хаад биеэр одоо тий ирж хөнтгөл үзүүлдэг байсан бөгөөд алдарт Константин хаан болон Ромын эзэнт гүрний шинэ нийслэл бол Визант, Константинопол тий. За гэдэг Трой хотын туйран дээр одоо байгуулахаар төлөвлөж байсан тухай бас ярьж байгаа байхгүй. За тэгээ түүний түүхэн ач холбогдлыг бол бас нэг илтгэхэд байгаа энэ нь. Яагаад гэвэл Ромын одоо эзэнт гүрний бараг ингээд хот байгуулах гад байна гэдэг. За энэхүү түүх томог бол ингээд соёлын гайхамшигт өлгийн нутаг болох Трой хотын туйрыг 1998 онд ЮНЕСКОгийн дэлхийн соёлын өвд бүртгэж хүн төрөлхтний оюун санааны хамгийн том баялаг хэмээн тунхагласан байдаг. Трой хотын буйран дээр тэртээ 5000 гаруй жилийн өмнөөс хүн суурьсан гэдэг. Цагийн явцад худалдаа арилжаа, хөдөө аж ахуй, загас сагнуурын хот болсон бөгөөд Трой хот нийтийн тооллын өмнөх 1180 онд анхны томоохон гамшиг мөхөл сүрэлтэйгээ тулах хүртлээр үндсэн 9 үе шат дамжин
байж хөгжин цэцгэлсэн гэж байгаа байхгүй. Гэвч орчин цагийн гэж болох түүхэн сурвалж бичихийн өв тун хомс байгаагаас одоо Шилеманы одоо олсон болоод сүйтгэсэн тойр балгас чухам айл үеийн торой болох нь те Пирим хааны их хот мөн эсэх нь бас тодорхой бус байгаад байгаа юм гэдэг. За тэгээд одоо хожимын ингээд археологч нарын тий ингээ анхлан одоо ингээ явуулсан 1990 оны одоо ингээд ихэнх үеийн судалгаа байт юм байна л да. За энэ судалгаа шинжилгээний одоо дүнд бол гарах хүртэл бол Илиада өгүүлсэн явдал үнэхээр болсон үгүй нь бол эцэслэн тогтоогдоогүй байсан. Тэр хүртэл Хисерлакийн тий судлаачид ердөөл нэг их хотыг ирж байсан тий бол одоо их хотл гэж үзэжсэн байгаа байхгүй. Энэ бол яг одоо Трой хот бол биш ээ гэл те. Корпаман гэдэг одоо болно түүний одоо ингээ багийнхан байгаа. Археологч те. За энэ хотын доороос бол нийтдээ 75 акр буюу 30-аад га талбай эзлэх эрдэмтэн судлаачдын урд багцаалж байснаас бараг 15 дахин том хотыг магад өөр цаг үед байсан олон хотын уул мөрийг илрүүлсэн байдаг. За энэхүү нээлт нь бол Тройг магад Трой тэргүүтээ их баг олон одоо хот улсыг те бүс нутгийнхаа төдийгүй эрен үеийнхээ хамгийн том хүчрхэг хотын нэг байсныг баталсан байгаа. За чухам яг уг нээлтээс үндэслэн түүхчид Хомер найрагчийн дүрслэл хотон дээрх өргөн уудам талбай нь Троийн одоо нэг 6 болон 7А гэсэн энэ талбай байгаа ш тэ гисэн хэсгүүдээс нийлбэр одоо ингээд энэ хоёрын нийлбэр юм болов гэж одоо ингээд гисэн таамаг төвшүүлсэн байгаа байхгүй. За тэгээ Хисерлакийн одоо ингээд тойр балгасны 6 дахь давхаргаас хүчтэй газар хөдлөлтийн уулмөр илэрснээс Илиадыг Тройг Хомерийн шүлгэлсэн шиг грекчүүдийн гарт үргэдэггүй. Харин байгалийн гамшигт суйцсан Троийн алдарт модон моригч ухтаа бол морь бус Посейдын бурхан байсан учир нь хүрст газрыг ингэж чичрээгч гэгдэг те Посейдын ивэлт амтны нь хүлэг морь байсан тухай хэлцэж байгаа. Тэгээ энэ цаанаа нь бол яг юу гэсэн утга санааг илэрхийлээд байгаа юм бэ гэхлээр одоо энэ хотод малтж байгаа маллахын явцад чинь одоо хажуунаас нь хөрсийг уншиж байгаа гэсэн үг байхгүй хөрсөнгөө уншиж байгаа. Тэр үед нь тэр хот бол бүхэлдээ шатсан ингээд дүр зураг харагдаж байгаа тий. За тэгээд шатсан эсвэл одоо нөгөө дайн байлдаан болсон бас маш их хэмжээний зоос мөнгө олцсон байгаа байхгүй. Тэгэхээр энд нөгөө нэг дайн байлдаан болсон эсвэл газар хөдлөлтөөр бас тэг хүмүүс ингээд шууд нас барсан гэдэг ч юм уу. Иймэрхүү үйл явдлуудыг бас харуулж болоод байгаа юм. За үүнээс гадна Троигийн 7А тий энэ одоо Хомерийн зургалсан хотоос хавгүй жижиг тосгон гацаа гэж болох буйдхан суурин байсан нь маргаангүн дээр дайн байлдаан болж байсан гих уулмөр бараг байхгүй гэж. За Эрик Клейн гэдэг түүхчийн тайлбарласнаар бол эрт цагт Уймэн самун гэдэг ердийн үзэгдэл байсан ч Тройд өрнөнд орныхныг бүхэлд нь одоо хамарсан их дайн тулаан дэгдсэн байх магадлал өчүүхэн бага гэж байгаа. Тэгэхээр Троийн дайн гэгддэг нь бол үлгэр туйлсын үзэгдэл нь үнэн хэрэгтээ хөрөл зэвсгийн үед шувтрах цагийг нэгэн зурс явдлыг гих таамаг бодит байдалд илүү нийцнэ гэсэн санааг бас хэлээд байдаг. Гэхдээ Хомерийн одоо уянгалаг хэрэн утга далд өгсийг огт ойшоохгүй байж болохгүй гэж. Яагад гэвэл энэхүү агуу их сохор дууч тэ Приам хааныг хот байх газар орныг нүдэнд харагдтал дүрсэлсэн нь одоогийн Турк одоо орны уур амьсгал ялангуяа одоо Хисерлакийн байр байдалтай яв цав нийцдэг гэж байгаа. За тэрээр хот одоо орших хөндийн ойр орчмыг игц өгсүр өндөрлөг дэнжтэй салхи ихтэй даваагүйн өргөн тэгш дэвсэгтэй гихчлэн дүрсэлснээс гадна хотын суурь сайтай хотон тэ суур сайтай хан хэрмээр хүрээлэгдсэн өндөр одоо хаалгатай өргөн харуул одоо ингээд өргөн саруул одоо юм юу та гудамж талбайтай гэж хэлсэн байгаа юм. За тэгээ үе дамжин одоо эзэрхэн суух одоо сурвалжит язгууртнууд тэдний одоо албат болох 4-өөс 10 мянган хооронд хэлбэлзэх тооны оршин суугчдыг тэрээр дурдсан байдаг. Хотын хан хэрэм ард иргэдийн тэ амьдралд нэн чухал бөгөөд олон ч үйл явдалд онцгой үүрэгтэй байсныг найрагч мөн тэмдэглэсэн байгаа. Өдгөө Хисерлакийн тойрондох байхтай ингээд 4-өөс 5 м өргөн 8 м өндөр хан хэрэм нэгэн цагт өндөр цамхаг авраг том хаалгатай байж хотын иргэд болоод одоо ингээд холын гийчдэг те зочдыг гэсэн үг. Шуудхан хотын төв рүү хөтэлдэг байснаа дамжиггүй гэж байгаа. Гэх мэтлэнгээр одоо бол те энэ бас Трой хот бол байх магадлал бас өндөртөө гэдгийг те нөгөө археологийн баримтаар ингэж бас илүү тодорхойлоод байгаа юм. Тэгээд хотын төвд бол хэрэм шаваарлцсан баригдсан 2 давхар байр сууцнуудаар хүрээлэгдсэн байдаг. Оксфордын их сургуулийн одоо тий дорн тахны судлалын хүрээлэнгийн мэрэгжилт нь Жорит Келдерийн одоо хэлснээр тухайн цаг хот төлөвлөлт гэж зүйл байгаагүй учраас хэн ирэх мэдлэлтэй байна тэр хүн нь тий одоо ингээд хотыг хэн хаан суух уу гэдгийг шийддэг байсан баг.
За ингээд шийддэг байсан учраас хот нь бол нийлээд одоо тий нэмэх замбраагүй байх магадлал бас өндөртэй гэж байгаа. За тэгээ Дартинелийн хоолойд хар тэнгисийн үүд болон оршиж байсны хувьд Трой хот бол худалдааны нэн чухал бүс стратегийн онцгой ач холбогдолтой хот байсанд гарцаагүй. Тэгэхээр Трой бол баруунаас Микений зүүнээс Хитийн соёл иргэншлийн нөлөөнд байснаас олон үндэстний хот болон хувирсан. За археологчид Микин бол Трой хийцийг те хослуулсан баар сав үнэт чимэгэл олныг олсноос гадна Анатолиа буюу одоогийн Турк, эртний Грек хооронд худалдааны тогтсон чиглэл байсныг гэрчлэх эд үлгийн зүйлс нилээдийг илрүүлсэн байдаг. Жорит Келдер те нийтийн тооллын өмнөх 14-өөс 12 одоо ингээд 12 дугаар зууны үеийн Тройг одоогийн Лондондо төстэй байсан гэдэгт огт эргэлзэхгүй байна гэж хэлээд байгаа. Тэ. За хоёлаа хамтран ажиллаж танилцуулах уу? За тэгээ. Энэ дээр яг нөгөө яг үнэхээр ийм хот байсан юм уу байгаагүй юм уу? За тэгвэл тийм томоохон хэмжээний дайн болсон юм уу? Болоогүй юм уу? Хот сүйдсэн юм уу гэл их сонирхолтой байна. Нэг нь болохоор яг тэр уран зохиолтой уялдаад яг тийм дүр зураг болоод тэр эмхтэй бүсгүйн төлөө нэрээ болцсон юм шиг тийм чи олдвороос нөрөө хот сүйд суулмөр тийм байгууламж эвдэрсэн байдлаар олдоод байна шүү дээ. Тэгсэн мөртөө тэр нь бол тийм томоохон биш учраас энэ бол зүгээр өөр юм байж байгаа. Домгийн шинжтэй хөгжсөн юм шиг те. Уран зохиолтой холбогдчихоор амар сонирхолтой Харин байна. эртний юм хотууд чинь айгүй хэцүү байхгүй юу? Ялангуяа одоо хоёлоо бас нэг юун дээр Хар орон хотын тухай ярьж байлаа шүү дээ. Тэр Хар орон хот дээр ч гэсэн Хар орон хотыг бол 1960-аад он хүртэл бараг яг энэ эртний Хар орон хот мөн биш гэдэг дээр айгүйх маргаан тавьсан шүү дээ. Тэгээ бүр хар балгасыг чинь Хар орон хот гээл те ингэж явж исэн. Тэгээ сүүлдээ явсаар хагаад яг 1959 онд шүү дээ те. 1959 онд Киселев гэдэг эрдэмтэн болвол тэрийг малтан судалчаад өгөөдөө хааны төмөн амгаланд ордон энэ мөн байна гэд хэлэхэд нь л 2006 онд тэр биш болж таарж байгаа байхгүй. Гэх мэтлэнгээр одоо ингээд хоцорн ч өөрөө маш том судалгаа шаарддаг, үр дүн нь нэлээд байж байгаад гардаг тий. Ийм одоо асар том шинжлэх ухаан байгаа байхгүй. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар стандартыг эрхэмлэн стандарт катеринг компани Good Day сүүжүүд хэмжээ ажиллаж байна. За сүүж бол одоо Солонгосын ард түмний уламжлал дээрх энэ утгаараа сүүжүүний зах зээл дээр Солонгосын 3 том тоглогч байна. За нэвтрүүлгийг дэмжиж ажиллаж байгаа нь бол Good Day сүүжүүд байна. Бусад сүүжүүнээс хамгийн олон нэр төрөл одоо ялгаатай нөгөө жимстэй, йогурттай янз бүрийн олон төрөл байдгаараа бас давталтай. За Good Day одоо энэ сөөжийг ер нь нэрэхэд цэнгэг бас хамгийн чухал байдаг. Good Day сөөжийг жирийн уулын 320 м-ийн гүнээс гаргаж авсан өчгөл төрөгчөөр баялаг цэвэр тонголог усаар нэрж боловсруулдаг гэдгээрээ бусан бүс нутагт бол алдартай юм бэлээ. За манайхан тэг хэлүүлэлтгүй мэднэ. Сөөжүүний спиртийн агуулмж буюу градусыг 16 хүртэл нь бууруулсан байдаг. За тэгээд Good Day сөөжөө зөвхөн сөөж үгэлтгүй өөр олон нэрийн бүтээгдэхүүнүүд байгаа. Бүгд цах худалдааны төвөөж 25 CU бүгднгээр нь худалдаалагдаж байгаа. Тэгэхээр манайхан энэ төрлийн хэрэглээ бол таны ухамсарын асуудал юм. Нэвтрүүлэг дэмжиж ажиллаж байгаад баярлалаа. Тэгээд өөртөө таарах хэмжээгээр нь зохис тунгаар нь хэрэглээрэй. За баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр одоо ингээд Трой хотын түүх бол түүх нь археологчид болон түүхчдийн дунд олон 10 жилийн турш маргаан хэрүүлийн сэдэв байсан байгаа байхгүй байсаар ч ирсэн. Тэгээд эрдэмтдийн голлон маргадаг асуудлын талаарх ингээд асуудлууд байгаад байгаа. Тэр нь юу вэ гэхээр нэгдүгürt бол нөгөө Илиадад Илиадад гардаг Трой бол үнэхээр яг оршин тогтож байсан уу гэдэг юм байна. За мэдээж хамгийн том маргаан нь бол байсан гэдгийг дэмждэггүй гэсэн хоёр янзын ингээд судлаачд байгаад байгаа шүү дээ. Мэдээж энэ одоо нөгөө Хомерийн дүрсэлсэн хот нь бодит түүхэн үйл явдал уу эсвэл зохиомл домгүй гэдэг асуудал гарч ирж байгаа. За гэтэл бол дэмжигчд нь бол саяны тэр нэг Шилиман за хамгийн анх олдоо ингээ олсон. За энэ хүн бол тэр толгой дээр маллах хийж эртний суурингийн үлдэгдлийг олсноороо Хомерийн Тройг бодит гэж үзсэн болвол эндээс олдсон 9 одоо ингээ давхар суурингийн аль нэг нь Хомерийн Трой мөн гэдэгт нэтгэж байгаа. За бүр ингээд за эдгээр одоо ингээ аль нэг нь бол Трой хот мөн. Ялангуяа тэр 6 7-гийн А бол Трой хот байх ёстой. Тэр олдрууд нь мөн гэж байгаа. За харин энийг болохоор нөгөө эсэргүүцэх нэг эрдэмтэд байдаг шүү дээ. Эднэр бол за зарим эрдэмтэд Илиада за энэ бол олон зууны турш бол дамжсан аман зохиол тул бодит түүхэн үйл явдлыг бол маш ихээр хэтрүүлсэн. Өөр үеийн одоо ингээ дайн тулаануудыг хооронд нь нэгтгэж дүрсэлсэн байх магадлалтай гэж үздэг. За энэ бол бас ингээ биш гэдгийг одоо ингээ дэмждэг хүмүүсийн бас нэг баримтдаг зүйл нь болох. Тэгээд яг аль давхарганд одоо яг Трой хот вэ гэдэг дээр бас нэг маргаанууд нь яваад байгаа гэхдээ нөгөө 6 болон 7 А гэсэн энэ суурь мөн гэдгийг бас яриад яваад байна тэгээд дээрэс нь түрүү нэг хальт хэллээ шүү дээ. Ер нь яг Трой хотын тэр мөхсөн шалтгаан гэдэг байгаа шүү дээ. Тэр дайны шалтгаан үнэхээр хайруу, эдийн засгуу гэдэг зүйл гарч ирээд байна. Тэр эдийн засгийн чухал
тэ одоо стратегийн ач холбогдолтой газар нутгийг эзэлж авах нь тэ аль талдаа хэрэгтэй байсан учраас энэ зүгээр нөгөө нэг яруу найргийн тэ нэг жоохон шалтгаан байсан юм шүү цаа талдаа гэдэг зүйл гарч иж байгаа. Тэр нь болохоор мэдээж энэ худалдааны хяналтыг хинт одоо гартаа авч чадна. Тэр нь илүү их хүчрэх болох гэдэг шүү дээ, тэ. За энэ мэтлэнгээр бол ер нь бол Трой бол яг энэ хот байсан уу үгүй юу гэдэг маргаанууд айгүй их гарч ирээд идэг. Гэхдээ энэ бол хүн төрөлхтний ЮНЕСКОд тэ бүртгэгдсэн дээрэс нь одоо анх олсон одоо Эрдэнэтэн ч гэсэн Трой хот гэж нэрлээд нэлээд олон одоо судлаачд нь ялангуяа тийм 6 болон 7А болвол Трой хот мөн гэдгийг бол зарлаад тийм ингээд Эрдэнэтэн судлаачдын бүтээл ингээд дурдаад яваад байгаа. Иймэрхүү л бүтээл болоод байгаа юм тийм байна. Ер нь альч талаас нь харсан нэрээч гэж бодож болохоор юм байна. Тэр Тройг хэн сүйтгэсэн те грекүүд юм уу эсвэл дотроо мөргөлдөөд байгаа юм уу? Нэрээ одоо үнэхээр тэнд газар хөдлөлтийн гэд тэр бэлэгдэл байгаа юм бол газар хөдлөлтсөн юм уу? Одоо бүр үнэхээр яг одоо болтол олоогүй гэдгийг ойлгомжтой. Ерөнхийдөө бол товчхондоо бол те ингээд эцэстэн зөв дүгнэлт хэлэхэд гэсэн үг шүү дээ те. Энэ Трой хотыг бодит гэдгийг бол эрхэн Эрдэнэтэд нь хүлээн зөвшөөрж шүү дээ те. Гэхдээ яг тэр Хомерийн бичсэн 10 жилийн дайн Ахиллес те Троийн морь зэрэг нь түүхэн баримтаас хэр зэрэг хол зөрсөн бэ гэдгийг бол өнөөх хүртэл одоо ингээд судалгаа шинжилгээ хийсээр байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бол яг хотоо бол энэ бол зам мөнгөд тодорхойлчлаа. Гэтэл тэр нөө Илиада дээр гараад байгаа те энэ одоо тэр туйлс дээр гараад байгаа бүх одоо тэр үйл явдлууд нь яг мөн үү биш үү гэдэг дээр асуудлууд л яригдаад байгаа гэсэн үг байхгүй. Яагаад вэ гэхээр энэ бол нэг юм түүхэн одоо нэг уран зохиолын нэг ихсгэл багсгалын арга гэж байдаг шүү дээ. Энийг нэлээд хэрэгэлсэн юм болов уу гэдэг санааг бас яриад иддэг. Харин тэ. Сонирхолтой юм байна. Тэгээд энэ насыг сайн санагдлаа нөгөө одоо тэр анх Трой хотыг нээсэн тэр малтлагыг хийж эхэлсэн тэр хүн маань өөрөө энэ гавьятадаа орд юм уу эсвэл ингээд яг тэр нөгөө бусад давхаргуудыг сүйтгэсэн гэдэг утгаараа айгүй их шүмжилтэй гэдгүй энэ аль жингийн тухай дээр тавил аль тал нь илүү вэ? Яг жингийн тухай дээр тавил тэр гавьята тал нь л илүү гарч ирнэ л дээ. Яагаад вэ гэхээр энэ ч нөгөө нэг тухайн үеийн шинжлэх ухааны тий одоо нөгөө нэг яг шинжлэх ухаан нь яг хэрэг хөгжсөн байсан бэ? Ер нь археолог гэдэг бол тэгэл ганцхан энэ ч биш одоо бүр ингээд энэс ч хойшоогоо тий ахаад хэдэн 200 жил 100 гаруй жил өнгөрчөөд ахчихсан л Монгол төр ноён уулыг тэгэл худаглаал ингээд малтчихсан. Тэр бүхий л одоо яг л социализмын үед ч гэсэн ингээд археологийн том маллага хийчихэд одоо ингээд нөхөн сэргээлтээ хийхгүй тэр чиг нөхчгээр орчдөг байсан шүү дээ. Хөдөө одоо ингээд мал зал ингээд тий ороод ингээд хэрэгсдэг тийм иймэрхүү тохиолдлууд их гардаг байсан. Тэгээ яг энэ хугацааны өөр тэр 18 дугаар 19 дугаар зуун гэдэг бол ер нь хүн төрөлхтөн ер нь Аз, Европ тэр чигээр ер нь бол археолог гэдэг юм баг нэг дондох тийшээ хандсан байгаа байхгүй. Тэрний юу гэхэлэр нөө эртний Помпей хот олдоод байна. Одоо энэ Трой байна те. Дээрээс нь тэр эртний Египт гэдэг ч юм уу том курган гэдэг одоо том одоо буш бонхнууд байгаад байна. За тэрийг ч одоо малтаад үзэх юм бол дандаа л эртний идэл үнэтэй алт мөнгө олно гэдэг иймэрхүү одоо ингээд сэтгүүтэй болчих ойлголттой болчих. Тэгэхээр бол бүгд л хурцвэрэл баг ингээл те. Тэгэхдээ тэр нөгөө нэг яг ингээд тэрийг олох гэж судалж гин үү те. Яг эсвэл нэг олсон юмараа олз ашиг хайх гэж гин үү гэдэг энэ тал нь л байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүн мэдээж хичнээн нэг ихнэр мэхнэртэй зүйлгээсэн ч гэсэн те хот олсон гэдгээ зарлсан те бүр ингээд дэлхийн дахины хэмжээнд ингээд аваачиж судалгааг бас нэг эрчимжүүлэх гэдэг ч юм уу те. Одоо иймэрхүү гавьяатаа гэсэн үг байхгүй. Тийм ч учраас Трой хотын түүхийг судлаад үзэх юм бол одоо тий хамгийн анх олсон гэдэг хүн нь бол хамгийн дөрөнд гарч иж байгаа гэсэн үг байхгүй үйл явдал нь. Сонирхолтой байлаа. Баярлалаа. За баярлалаа. За Америк сургуулийн түүхийн багш Маратганы бэлтгэн хүргэдэг археологийн ноцод нэвтрүүлгийн 7 хоногийн дугаарыг та бүхэн хүлээн авч сонслоо. За нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр сувг, NTV телевиз, Од Мөндөр радио 83.3 107 хостолгионоор хүрсэн. Нэвтрүүлэг хүрэхэд дэмжиж ажилласан ажилд бэлэн чадвар сурын санхүү эдийн засгийн сургуулийн бүрэлдэхүүн инженер технологийн сургууль буюу UFETH замаг стандартыг хэрхэмлэн гүдээ сүүжүүд дэмжиж ажиллалаа. За баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худал агшлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй.
100,000 төгрөг хандилснаар од мөндөр сүгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.